Хөлөмгийн бестселлер нэвтрүүлэг үзүүлж байна. Нэг үзэгч бас ингэ бичсэн байсан байж байгаа. Үзэгчээ хүндлээд юу гэлээ дэвтэр дээр юмаа тэмдэглээд түрээд ирж болдгүй юм уу гэж нэрээ бичсэн байсан. Та тэрэн дээр нэг тайлбарах уу? Мессигэрийн хийхдээ салфетхэн дээр хийсэн шүү дээ. Мата дээр нэг довтлогооны бөмбөг заавал их баг хэмжээгээр ирж л байдаг юм. Тэгсэн чинь матаас новш юм аа. Бөмбөгний бараа олж харсангүй шүү. Тэгжсэн чинь 80 дахь минутанд Фернандо Торресыг оруулаад ирж байгаа. Дрогбаг суулгаж гин. Ороо бэлтгэл тарахын даваан дээр л нэг хуучны нэг хангараас л асууж гиндээ. За. Энэ их сайн байсан хүү юм гэсэн нөгөөд. Малаа минь наад чи багийн ахлах Джон Терри. Хөлөмгийн бестселлер нэвтрүүлэг Баасан гараг бүр 21 цагаас SBS World Сугаар танд очино. Хөлөмбөг таартай хөлөмбөгт дуртай бүх үзэгчдэд энэ сайхан үдшийн мэндийг хүргэе. За Баасан гараг болсон байна. Хөлөмгийн бестселлер нэвтрүүлгийн шинэ дугаар тавтандаа хурж очиход бол бэлэн боллоо. Өнөөдрийн дугаараар бүгдээрээ Дидье Дрогбагийн талаар сонирхолтой сайхан зүйлсүүдийг бол үргэлжлүүлэн ярих болно. Ингээд нэвтрүүлэгт маань одоо гол дүр гол зочноор оролцдог хөлөмгийн тайлбарлагч Балжаах маань хүрэлцүүлсэн байна. Үдшийн мэндийг хүргэе. За энэ үдшийн мэндийг өөрт ч юм бол бас телевиз үзэгчдэд хүргэе. За Балжаахыг ингээд Байерн Мюнхний цамц Челсигийн цамц энэ төрөмсөд талаар хөгжөөний нэмэгчдэр янз янз юм асуух уу? Аль багийг дэмждэг байхаа цамцыг өмслөө энэ гэж гайгүй юу? Гайгүй зүгээр. Гэхдээ нэг гадар өмсч үрж явдаггүй шүү. Бас тий яг үн шалт юм. Тий. За хоёул өнгөрсөн дугаар дээр Дрогбагийн талаар хожигдлын талаар ер нь нэг тийм нэг хүүтэн хөндий чим шиг дугаарын талаар бол ярилцсан. Өнөөдөр хоёулаа жоохон гэрэл гэгээтэй яа. Нөө тэгэлгүй яах вэ? Дрогба маань тий яг ярилцсан. Тэгээд нэг үзэгч бас ингэ бичсэн байсан байж байгаа. Үзэгчээ хүндлээд юу гэлээ дэвтэр дээр юмаа тэмдэглээд түрээд ирж болдгүй юм уу гэж нэрээ бичсэн байсан. Та тэрэн дээр нэг тайлбарах уу? Надад бол ингээд цаасан дээр бичээд ирж байгаа нь илүү л байга санагдаад байна. Ер нь одоо тэгээд тэр нэг үзэгчээ хүндлээд инкүү тэхүү гэдэг надаас шалтгаан их гарна л. Аа. Яг үнтэй. Тэр бол нэг морингийн талаар нэг бичсэн сэтгүүлч бас нэг энэ талаас нь хараа бичсэн шүү дээ. Сүдэртэй талаас нь. Тий. Яг үнэ. Тэгээд би бол одоо Мессигэрийн хийхдээ салфетхэн дээр хийсэн шүү дээ. Тэгээд тэгэхээр нэр өнрөө бичсэн хариу. Юм энгийн л автаа сайхан шүү. Үнэн биз дээ. Өөртөө эдгээр чинь ингээд харахад тий. Эдгээр чинь одоо би нэг том цаас одоо барихаар хараа. Одоо нэг та нарын энэ рүү хавчуулж болдог болж байна л та энэ нуугаад айгүй төвхтэй ш тийм шүү. Энэ чинь бас нэг ярианы завсар нэг жижиг юм шиг нэг ингэж харчаад ингэж яхад бас тэгэхгүй ингээд бүгдийг хаагаад ингэж галт гих бэлтжижсэн юм байна жилдээ. Гайвууш чадахгүй. Багшиг харж байгаа гэж бодоод ерөөсөө хуулж чаддаггүй ш. Бүх зүрхтэй хуулаад сайхан гардаг аваргууд байлаа ш. Би ерөөсөө чаддаггүй ш. Багш болчоод хуулдаг хүүхдүүдийг мэддэг байсан уу та хараад? Одоо ингээл нэг харахад би хуулж яхахыг хараад бараг баярлдаг байсан. Аа зөв. Бас хүүхэд бас хичээж ш. Тийм ш. Бас нэг аятайхан дүн авъя гэж бодож ш. Тэгэхээр би хуулаг гэ буруу тийшээ хараад бүр хуулуулдаг байсан. Алдаагүй зөв юм хуулаасаа да бурхан минь 2 дээр нэмэх нь 3 тэнцүү 4 гүцээ худлаа юм хуулаад байх үедээ. Яг үн тэрийг харин худлаа хуулсан бол би сүлд нь чи нэр зөвч хуулж чадахгүй маа гэд сайхан муу тавина л. А зөв хуулсан байх юм бол онц хуулсан байсан ч тэгэл 3-ын 50-аад явна. За ингээд манай нэвтрүүлэг бол албаар бит хоёр бас ингэж хадуурч үзэгчдийг болон татаж шаргал ганцаалгадаг байгаа. Үндсэн яриараа орё. Дрогба яаж явж байгаа аваргуудын лиг төрүүлвэ? Яаж Абрамовичийг баярлуулваа хайдлаа. Ерөөс инкс. Роберто Ди Матио дасгалжуулагч болсон байсан шүү дээ, тий. Тэгсэн чинь шүгэн дөрөвт Бенфикаг 2 тоглолтын нийлбэр дүнгээр 3-1-ээр хожицсан юм байна л да. Челси. Тэгээ 3-1-ээр ингэж хожингуудаа Дрогба сэлгэний хувцсалх өрөөнд тоглолтын дараа шүгэн дөрөвт үлдлээгингүү Дрогбаас амар хашгираад л та бид шүгэн дөрөвт үлдчихлээ штэ тэр гэл орж ирсэн чинь нөгөөдөл нь юу ч болоогүй юм ш тоохгүй нэг. За. Тэгэнгүүтэн Дрогба нэг жоохон цөснө хөөрөөд. Та нар одоо ерөн шүгэн дөрөвт үлдсэндээ баярлахгүй байгаа юм уу? Эн чинь бол мундаг том амжилт штэ энэ гэсэн чи Роберто Ди Матио тэндээс Дрогба хүнийг те хүчээр их баярлуулах гээд яах вэ? Энэ бол нэг тийм сүттэй баярлахаар зүйл биш юм байлгүй дээ энэ гэдэг ингэсэн гинэ. За. Тэгэнгүүт Дрогбагийн бүр юм нь хөдлөөд Роберто чи Робби гэд дууддаг юм байна. Робби чи
Аврагуудын лигийн шүвгийн дөрөвт чи хизээ үлдэж үдсэн бэ гэсэн. Би үзээгүй гэсэн. Тэгвэл эн чинь тэгээд та нар үзээгүй юм биш үү? Тийм биз дээ. Шүвгийн дөрөвт үлдсэндээ яагаад баярлахгүй байгаа? 2009 онд ёстой харамсалтайгаар хожигдсон Барсатайгаа эргээд тулж ийн хариугаа авахгүй чинь та нар яагаад баярлахгүй байгаа юм бэ? Гэт ийм яриа болоод дууссан юм байна. Тэгэнгүүтээ Хуан Мата дээр ирээд ингэсэн гэж. Дарагба. Мата чи надад нэг тусуулаад өгч. Нөгөөх нь бүр ингээ гайхаад яаж гэсэн. Би энэ клубт 8 дахь жилдээ тоглож байна. Би аврагуудын лигт төрүүлмээр байна. Чи л надад тусуулна. Энэ бол нэр үнэхээр бүр тийм цаг үе олоогүй юм шиг хүнээ олоогүй юм шиг нэг тийм яриа шиг матад санагдсан юм байна л та. Гэхдээ би яаж тусуулах юм гэж. Гүй чи надад тусуулнаа. За ингээд Барсатай үзээ явчих гинэ. Барсатай ерөөсөө хагас шигшээгийн тоглолт Стэнфорд Бриджд болж гин Барсатай үзхийн өмнө урд оройн уламжил ёсоор Роберто Ди Матео шилдэг Европын шилдэг мэрэгэн буучтан тэргээл үзүүлж харуулж гин тэгсэн чинь тэр дээр тэр тэдэн гоолтой энэ хэдэн гоолтой гал ингээл нэг 10 хэд 20 гол мол ингээл харуулж иж гин хамгийн сүүлд Лионел Месси 63 гол гал гаргаад ирчих. Пах гэл ингэсэн чинь 14 нь аврагуудын лигд ийм хүнтэй яаж үзье гэж бодож байна гэл. Тэгэл ингээ үжсэн тэгэл тоглолт эхэлж гин. Тоглолт эхлэл үзээ явцсан чинь Арамирис чинь нэгийг хийгээд авдаг шүү дээ тийм ээ. Арамирис нэгийг хийгээл Арамирис дээр бүгд очиод баярлал ингэхэд байна шүү дээ. Тэдээ дарга ганц л юмыг олж харсан. За бүгд өстө нэг бөмбөггүй нэг хамгаалтанда гүйтсэн. Бүгд өстө хялаайтсан, хилээ унжуулсан. Бүгд зүгээр ингээ амар амьсгаатцсан тийм байсан гэж. За тэгэл сэлгээг нь завсарлагын 15 минутаар ороод ирсэн чинь Мата дуурж ийн гэж шүү. Өстө новшимаа нэрээ. Мата ч нэг багийнхаа тоглолтын дээр баян бөмбөгтөө наадаж явдаг хүн юм байна л да. Савл хийвэл Мата дээр нэг довтлогооны бөмбөг заавал их баг хэмжээгээр ирж л байдаг юм байна. Тэгсэн чинь Матаас новшимаа бөмбөгний бараа олж харсангүй шүү. Гол дунд тоглодог хүн байх шүү. Яг нь бөмбөгний ямар довтлогч байгаа шүү. Яг нь бөмбөгний бараа олж харсангүй шүү. Тэнгүүтэл дараагүй хэлсэн гэж. Аргагүй нэг туслаагаараа зүгээр над дээр бүр нэг ч бөмбөг ирээгүй. Чи тэгэл бод. Би довтлогч биш Мата. Би хагас хамгаалагч. Чи бол зүгээр дунд нь гүйж явдаг л хүн. За одоо 2 дугаар үе дээр одоо ингээл бүгдээр ингээл гүйлдээл ингээл юу яа шүү. Тэгсэн чинь энд тэгэл өөжсэн чинь ерөөсөө энэ тоглолт ингээд нэг юм Стэнфорд Бриджд ингээд нэг тэгэр ингээд нэг юм дууссан юм байна да янзсан. Би одоо нөгөөхөө одоо бас л мартчих тэр номын уншиж байгаа л нэг юм санал. Кампнауд дахиад очсон чинь хэрэг өштэй явчихгүй аажгүй 35 минут янзын байжсэн чинь 35 дахь минутанд нь Жон Терри хөвгдөөл улаан аваад 2 тэг болоод за ингээд өстө хорвоо ирэглээ гэж бодлоо Дарагба амн дотор өстө бурхан минь өстө та нараа бид нар туслаачтай бурхан минь бид нэрээ өстө таныг Дарагба өөрөө бол католик шашинтай юм байна л та. Ер нь тийм гэр бүлч өссөн ер нь тийм юм байна. Тэгэл ингээл явж исэн чинь завсарлагаа болоод ирсэн чинь завсарлагааны өмнөх нь Рамирис чинь 2-1 болгоо тавьчих гинэ яасан. Тэгэл завсарлагаанаар ороод ирж гин. Ороод ирсэн чинь Роберто Ди Матео за одоо бүгд хамгаал. Дахиад нөгөөд бол чи бөмбөгний бараа өрөөсөө хараагүй. Энэ хоёр Рамирисийн 2 гол дээр өөргөн бол Лампард маань л нэг 2-ыг шидчихэж байгаа юм одоо тэр урагш нь тийм ээ. Дамжуулалт гээд нэг бужиграан дундаас нэгэн дээр нь лав тэгдэг юм аа нэг. Тэ өөр Рамирисийн цохилт ч гэсэн их сайн болсон шүү дээ. Тий яг үнэ. Ерөөсөө тийм л нэг 2 сөрөг нэг тийм л гол орцсон. Тэгсэн жил завсарлагаанаар хэн юу яаж ийн гин шүү. Хамгаалт. Али Иванович чи төв рүү ороодох гэсэн чи бас ингөө урдаас нь дургуйч чинь гинэ. Үгүй би төвдөө тоглоно болио гэдэг. Тэгсэн жил дэдээ Дарагба өөрийнхөө санаачлагаар л манай хүн чинь зүүн жигүүрийн хамгаалалт руу гараад тооцсон гин. Зүүнний хамгаалалт.
За зүүнний хамгаалалт надад бол ерөөсөө хамаагүй. Би тэр зүүнний хамгаалалтанд очие. Нэг Тэри хөөгдөд гарчингууд Басинго жигүүрээс төв рүү ороод ирж байгаа шүү дээ тий. Одоо тийм байлгүй дээ. Тэр төвийг булаацалдаад байдаг нь нэрээ Тэри хөөгчөд тэгээд орон зай харахгүй. Зүг. Тэгээд би нөгөөх нь уншиж байхдаа мартчихад уншаад байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө Драгба гэдэг хамгаалагч маань фабрикаас дээр алдаа гаргаад 11 метрийн даргуулын цохилт болчихж хийгээл дуусч байгаа. Хийгээл дуусч байгаа газар. За ингээл ерөөсөө өнгөрлөө. За нөгөө бөмбөрүүч Месси ч очиж байгаа. Тэрнтэй бол ерөөсөө яриач чирэггүй. Ингээл байжсэн чинь Месси перклатан цохоо буцаага гаргаад ирж байгаа юм байна шүү дээ, тий. Тэнгүүтэл зааш та овоо шүү. Ингээ болж шүү гэх. Ингээл ерөөсөө Драгба ерөөсөө 2 дугаар үед ерөөсөө газар гიშнэ. Ураг шиг шихээ байсан. Тэгжсэн чинь 80 дахь минутанд Фернандо Торресыг оруулаад ирж гин. Драгбаг суулгаж гин. Тэнгүүтэл Фернандо Торрес бол биш үү те. Челсигийн Драгбагийн бичснээр Челсигийн бүх цаг үеийн хамгийн хэрэгтэй хамгийн шилдэг голыг оруулсан. Нөгөө талбанголоос авч автаж очиод Фернандо Торрес хийчдэг шүү дээ те. Яг хамгийн шилдэг цаашаа хамгийн чухал одоо өөрийнх нь юугаар нөгөө өөрийнх нь карьер тэр чинь угаасаа нэг гараад хийж байгаа юм. Тий, өөрийнх нь карьер дах тийм биз дээ. Хамгийн одоо өөрийнх нь өнцгөөс бол ерөөсөө тэр Фернандо Торрес тэрийг хийгээгүй байсан бол үү шүү дээ. 2-1 харьцаад байгаа тоглолт дуусаач уу үгүй ч бид нар ерөөсөө бөмбөгцөөр байгаа ерөөсөө яаж нэмж хийх юм байсан. Ингэж айжсэн хүнд бол ерөөсөө үнэхээр нэрээ халуун хэлсэн зүйл даггалцаа хийж яхад амнаас нь балгуус хийж байгаа л байхгүй юу да Торрес чинь. Тэнгүүтээ нөгөө Фернандо Торрес чинь магтаад авчихдаг юм. За. Тэгсэн чинь Нандо гэд дууддаг юм байна л да. Нандо гэл манай Нандо бол бичээ явуулсан чи би нөгөөдх нь уншиж байгаа. Энэ Нандо гэж ямар үлэмж гараад ирвэ гэ. Төөрөөд бараг чам руу уцдах нь болгүй. Нэг бол оюун од руу залгаж энэ Челсид Нандо гэж ямар амтан байсан би ихлээл та баарсан. Нандо гэхээр л нэг нь Бундслиг нэг хамгаалагч байдаг үстэй Налдо тий. Ингээд за ингээд өстөн нэр бүр янзын боллоо доо. Нандон чигээд авчих юм. За ингээд Альянза аренаар уултаа явлаа. Финалийн өмнө бол видео үзүүлсэн гэж. Хүлэмгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна. Роберто Ди Матио дахиад нөгөө үзүүлдэг киногоо үзүүл. Тэгвэл бас гоё өөрийн арга барилтай юм байна. Презентацийн маягийн бэлтгэх байна шүү дээ. Тэгээд тэрийг үзүүлсэн чинь араа тэр нь шал өөр юм үзэх гэж. За. Юус дандаа ихнэр хүүхэд гэр бүлийнх нь өөрсдийнх нь талаар нуутаад очиод ярилцлага аваад амжилт хүсье. Би та нартай шүү Альянза аренад будаа болгороо дандаа тим юм ингээл үзүүлсэн чинь заримийнх нь юусоо ингээл амьсгаан энэ дээр ирчээ нүдэнд нь нулимс цэйлэгнээр зарим нь удлаа бантсан да нэг маазарж байрал хотлаа тэрийг араа манай ихч мэгч энэ тэргээд удлаа зарим нь тийм ач холбогдол бага өгөөд Драгба энтерт бол амар туссан гэж ш тэр нь пүүстэнэр тэгэл юусоо Альянза аренад гараад ирсэн чинь Альянза аренагийн 4-ний 3 нөгөө одоо энэ Байерн Мюнхний чинь өнгөөр ингээд халаглаалан гэвэж байгаа шүү дээ тийм ээ. За тэгэл үзэн явчих. За ингээд үзчихсэн. Дахиад бөмбөг бол ерөөсөө айлт. Манай нөхдүүд бол ерөөсөө бөмбөггүй л үзээд байгаа үзээд бараа хүсэлтэй хүмүүс. Би бинтгээ уулзаад байгаа шүү дээ. Аврагуудын лигэд төрүүлж үзсэн 2 хүн байгаа гэж энэ дотор. Пауло Феррера Басинго 2 Порто доохтой төрүүлсэн. Москвад 8 онд хожигдсон 8 нөхөр тэр талбай дээр байгаа гэж байна. За ингээд нөгөө Жон Терри маань хууц авцсан байхгүй. Фрэнк Лампард багийн агтгчийн тууцтай гараад ирсэн. За ингээд стенээр үзчихсэн чинь бас гараа зарлахын өмнө Райан Бертран жоохон хүүхэд гараанд гिचсэн чинь нөгөө чинь 10 минут суудал дээр ерөөсө хөдөлгөөнгүй хөшцөн гин. Тэгэхээр Драгба очиод миний дөө юм идэж ууж нэг жаахан усуугаа тахтаа чи сэрэг хэвэндээ ор шоконд орсон гэж Райан Бертран айгүй сайн төгссөн шүү дээ. Тийм үү? Шоконд ороод ерөөсө 10 минут нам байсан гин. Би одоо энийг тайлбарласан. Одоо шоконд орсон үгүй. Гэхдээ сайн тоглосон үгүй одоо нэг мэдэхгүй байгаа юм чи тийм. Тэгэл ингээл тууж явсан байна. Тэгсэн чинь 83 дахь минутанд Мюллер хийгээд гिचгнэ. Тэнгүүд Драгба ерөөсөө нөгөө бурхнаа дуудаал эхэлсэн. За бурхан минь та стенэр
та одоо нэр эн чин та бидэнд туслаач гэдээсэн гэж байгаа. Тэр чинь бурхныг бас янзаар бурхнаас бол дугуйсан байгаа ш. Тэгэл ингэжсэн жил авралын одоо Фернандо Торрес сэлгээгээр ороод ирж байна. Нөгөөдөгч. Торрес маань орж ирэнгүүтээ бужигч тэнд ноцолж явж байгаад булангийн цохилтын эрхийг аваад ирж. Булангийн цохилтон дээр нөгөө чи надад туслаарай гэж гуйжсэн Мата маань яваад очив. За тэгэнгүүт чинь одоо л эндээс шив байгаа үзэндээ гэд. Тэгсэн чинь нараа хамгийн сонирхолтой нь энд үйштэй. Давид Луис Швайнштайгерийн хажуугаар гарахдаа харжээ чи одоо бид нар хийлээ ингэж хийдгийг гэсэн гэж. Ааха. Тийм байдаг шүү бас талбай дээр. Тэр нь дараагбад сонсогдсон гэж Ааха. байна. Ингээд булан цохиж гин дараагбаач гүүжгэн эргээл тас хийлгэж гин бөмбөг орж гин за ингээл дараагбаач залбираа суучих. За хаста одоо бурхан минь нэр. Хэрвээ та байдаг юм бол надад харуулчих. Дахиад дараагбаа би хамгаалагч шүү гэдээ арагшаа чахчих гин. Хамгаалагч нэмэлт цаг уу? Экстра тайм ороод ирж байгаа. Экстра тайм ороод ирсэн нэмэлт цаг дээр хариалгаж явсан чинь нөгөө дараагбаа маань хүн унгацаа. Робны. Эрбэрийг унгацсан гин. Яа бурхан та нараа намайг нараа яаж алж байгаа юм бэ? Хоёр тоглолт дараалан 11 би яачлаа штэ гэд. Ингээд тэгсэн чинь арена Робын зохихгүй хөрөөд ирж байна. Робын зохихгүй дэрнгүүтэн дараагбаа шийтсэн газар гэж шууд Робын дээр дахиад очсон юм. Чи Челсиг их штэ. Чи битээ ингэлтэй. Чи битээ заваар л та наадгаа алдаад өгөлдөө чи. За. Челсиг их үстэй чи бид хоёр нэг онд иржсэн биз дээ. Петр Чех Дидье Робын энэ тэр нэг оны цэргүүдийн гинэ Челсигийн. Чи тэр арайчтай. Нэрээ юм яриад идэг шүү те. Мэдхгүй. Яг нэр санаж. Яг зохиос ном юм яриад инээлдэд идэг тий. Тийм үү? Чи яаж чадчихна чи арай хийхгүй үстэй гэ. Тэгэл бурхан минь үстэй та нэрээ бурхан гэж байдаг юм бол наад нэг болоо юм учрыг олоод өгөл гэсэн юм. Тэгэл молт өнгөрөө. Петр Чех тэгтээ сайн бэлтгэл хийсэн гэж байна. Ерөөсө 11 зохино мэдээж аль нэгэн вариантын дээр 11 зохих юм бол тэр ингэж зохино энэ ингэж зохино гэж хоёрдугаар хаалгачийн засгалжуулагчтайгаа маш сайн бэлтгэл хийсэн гэж байна. Тэрнийхээ хүчин. Гэхдээ арена Робын сэтгэл бол хоёрдсон. Цохилт хүчтэй гоё болж өгж бол чадаагүй гэсэн байгаа. Ном дээр заа юм. За ингэс. За ингээд нэг юм 11 метрийн дургуулын цохилтон дээр ирлээ. Ирсэн чинь бас их гоё юм болт юм байна л. Тэгсэн чинь нөгөө мо Роберто Ди Матео миний нэг түрүүний нэг бестселлер дээр зэта яах уу гэж асуусан шүү дээ. Энэ том улсын чинь том дасгалжуулагч барихгүй бол бага цолтой дасгалжуулагч болдгоо маа гэд. Энэ дээр харагдчихл байгаа шүү дээ. Тийм байна. Тэр Иванович төв тоглох гэхэд бочинго чадахгүй би төвд үзнэ энэ баруунда байжиг гэд ингээ хэлж идэг бүх зүрхтэй. Тэгсэн чинь энэ дээр ингээ хөрөөд ирсэн чинь Мата урдаас нь хэдрэлж. Үгүй 11 би эхэлчихгүй. Дарагбаа ингэж хэлсэн гинэ. Яг ингэж бүгд тойр зогсож байгаа. 1 3 5 бол ерөөсө супер 3 байх шүү дээ. Нэгийг Фрэнк Лампард зохио. Би 5 зохино. 3-ыг нэгнээр нь зохиол. 2 дугаар хүн алдаж болно, 4 дугаар хүн алдаж болно. 1 3 5 гарцаагүй хийх хэрэгтэй. 1 Фрэнк чи зохио. Тэгсэн чинь Мата үгүй би нэг зохино. Ингээ асуудал үүсчих. Тэгсэн чинь Фрэнк Лампард за тэгвэл тэгээ нэг боо тэгсэн чи дарагбаа уурлаа. Тэгвэл та нар мэддэг болсон бол өөрсдөө мэдчих чинь дарагбаа хол очиж зогссон юм. Би бол 5 шүү гэж хэлсэн. Би бол 5. Тэгсэн чинь хойролт ингэж явсан юм байна. 1 Мата 3 Лампард 5 дарагбаа гэж. Ийм хойролтоор л гарч тэ. За тэгэл гараал хийж л байна гэн. Лампард алдчихсан юм уу? Лампард алддгүй Мата алдчихсан уу? Мата алдчихдаг юм байна уу? Тэгсэн чи эдний чинь энэ супрүүдээс нь алдчихсан юм байна. Тий. Нөгөө талд Петр Чех бас их сайн хаадаг. Нөгөө талд Петр Чех их сайн хаагаад байгаа шүү дээ. За ингээд Ишвайны алдаал. Тийшээ явж гиндэ. Тэгэл явах тал ерөөсө дарагбаа яг. За Ишвайны алдаад би тоглолтын хөвжээг шийдэх юм байна гэсэн бодол төрж гин шүү нөгөөд чинь. Тэгэл ерөөсө Ишвайны алдаж гин өөрөө ч хийж гин. Тэгэл ерөөсө хамгийн номер 1-д баяр хүрэх хүн Петр Чех байсан. Чех рүүгээ би гүйсэн гэж байгаа. Тэгээ тэнд ингээл өстө бөө махан овоо болж баяр хүргэж арай гэж нэг юм тэндээс мултраал нэг гуйсан юм гараад ирсэн чинь флор малуудаа урд нь тэнд үйжсэн гэнэ.
хаа байсан нөгөө Леман, хаа байсан Гингам гэдэг багаас гаралтай малуудаа энэ төрүүлэх гэж малуудад цаг дуусчих хад орж ирдیں۔ Гинэлтэй тэр тоглолтын дээр. Нэр чимэн нэр тэ чи бодохоор энэ төрөх гэж хэдэн жил гээл ингээл хоорондоо тэврэлдээл уйлдаал ингээл буудал руу очиж гин. Буудалд очин чи ингээ гэр бүлийнх нь бүгд ирсэн. Дарагбагийн ах トゥ нар гэж өчнөө юм ирсэн гэж. Дарагбаа бүгдийг өрсөн гэж нэр. Юусоо ийм юм ирэн дахиж байгаа ч үгүй ч. Юусоо хуугаар нь урж ирсэн баха. Африкууд ч олуулаа шүү сайх те. Аваар хотчод 30 төлөө. Тэгсэн жил эхнэр нь ингэж гин. Би чамайг 11 зогхохыг юу яагаад харж чадаагүй би айгаад. Тэгсэн том хүн Айзек гэдэг хүн Томас Мюллерийг гол хийхэд ерөөсөө зүгээр цорхрон уйлсан гэж юм. За ингээд буудал дээрээс шүнжин бижигнээд дээрээс унтаагүй. За нэг юм Лондон явах онгоцонд суугаад тагсан чинь онгоцонд яваа ороод ирсэн чинь Давид Луис чинь далцгаж очоод нөгөө микрофоныг шүүрж аваад тэнд дуугаан дуулаад бүжгэн хийгээд англи хүртэл юу дуг хийх манта хитроон нисэх онгоцны буудал дээр буугаад ирсэн чинь л үжи Челсигээ банатууд ирсэн. Юу тэр унтах амрах тийм юмээс байхгүй. Тэгээд ингээд тэр үзэгчдийн тэр фанатуудтайгаа ингээд баяраа тэмдэглээд ингээд явж байгаа тэр микрофон ороод төгсөж ийсэн нөхдүүдээс нэг нь Дидие чи үлдэн үжтэй мэдтэйгээд нэг тоглолт төгссөн чинь л шүү дээ. Нэг тоглогч төгссөн чинь тэр цугласан олон чинь бүгдээрээ Дидие үлдэн гэж ингэж хашгиралдаал. Тэгэл нэг явж очоод ингээд нэг сэхэ аваад багаараа цуглаад ингэнгүүт Дарагба хэлдэм байна л да. Энэ бол миний 5 хүнтэйгээ өнгөрөөж байгаа хамгийн сүүлчийн тоглолт байсан. Би бол одоо ингэж явлаа. Гэтэ би зодог таалахгүй. Би зүгээр ер нь одоо миний бол одоо явах цаг болсон. Энэ бол өстой амар хэцүү байна гэдэг ингээл уйлж өрөөл те. Би хэцүү би мэдэж юм. Гэхдээ надад явхаас өөр одоо харга бол одоо байхгүй. Юм бол дээлж дараата мараата гэдэг ингээл одоо ярьсан байлгүй дээ. Тэгээд ингээд явсан тухайн ингээд байгаа. Тэгээ ямар ч үсэн энэ бүлэг бол Абрагийн хүүд бол да амлснаа биелүүлсэн. Тэгээ сонирн байгаа шүү. Дарагбагийн гаргасан 2.1 хоёулаа алдагдсан тийм биш үү те. Тэгээд бас их сонь нөгөө 2 финалд үлдсэн дээр хоёулын дээр нь дасгалжуулагч нарын дандаа солигдсон. Мориньо болоод Авраам Грант, за Роберто Де Матеогонд Андре Виллиш Боуш байсан санагдаж байна. Одоо тий. Тэгээд дасгалжуулагч нар дандаа солигдоод өөр дасгалжуулагч нар авангуудаа дандаа финалд аваадсан. Тэгээ Матеото бол төрүүлж чадсан. Тэгээд яг Дрогбаг би бол яг нөгөө шүгээн дөрөвт пенальт Месси пенальт зогтгийг нь санаад байгаа. Дрогбаг пенальтыг одоо өгүүлдгийг нь бол мартцсан байсан байна. Тэгсэн чинь бас 2 тоглолт дараалаад байна. Хоёулаа алдагдсан. Нөгөө улаан хуудас Москвач ч бас. Тий? Улаан хуудасаа гараа явчихсан. Тий. Авраг өөрөө. Хожигддог тэр. Тэгээд одоо ингээд яг тэр Алианз аренад ингэж гоолдоод тэгээд 5 дахь цохилтыг хийгээд. Тий. 5 дахь цохилтыг бас их сонин. Их муу зогсож байгаа юм шиг надад бол харагдчихсэн. Хөнгөн. Бүр ганц юм ярих юм арч. Энд чи 14 дугаар бүлэг. За. Бүлгийн нэр нь Панянка шиг цогтын билүү гэж бодсон гэсэн нэр. За. Панянка цогтолт гээд нэг ингэж хаяад нэг дээр үе нэг зэдаа цогтолт шүү дээ тий. Тийм үү. Нэг ингээд нэг явж очоод амар хурдан Пирло цогтолт шүү дээ хоёулаа ярьсан шүү дээ. Гүүж иржсэн нөгөө ивэ цогтог байранд зогтог хэлж байна. Панянка цогтолт хийн гэж бодчихсон. Аргагүй энэ ч төвлөрөхгүй ерөөсөө бүр ингээд Ноёр л тэр нөгөө зүүн тал руугаа айгүй тэгж тэрэж унсныг тооцох юм бол айгүй сул тэгээ булан руу айгүй зогсон шүү биш тэрийг өстө мартдаггүй маа. Яг Дрогба гараал ирэнгүүт нь нөгөө Жон Терри санаанд орж байгаа юм шиг. Яг тийм үе дээр Жон Терри гарч ирж исэн. Тэгээ Жон Терри ч нөгөө гадуурн зөхөд алдаад буцаад Манчестерт эргэж исэн шүү дээ. Яг тэр шиг юм болох үү гэж исэн. Дрогба тэгээд өөртөө их итгэлтэйч байсан баг. Тэгэл яг тэр талраа зөхөөл тийм зөвлөлт өгөл бодож ирсэн. Номны энэ гарчгийн 14 дугаар бүлгийн нэр нь тийм. Пеналийн тоглолтод Панянка цохилт хийхээр төлөвлөж байлаа гэсэн. За. Тэр Панянка гэж нэг л тийм нэг молигдсон нэг сулхан нэг тийм л юм байдгийн гэсэн. Энэ амтны яриагаар бол. За ингээд хоёул энэ удаагийнхаа дугаарыг өндөрлүүлээ. Дидие Дрогба дараагийн дугаараар үргэлжлэх магадлалтай байгаа юу? Магадлалтай байгаа. За. Зүгээр сонирхолж ярихад бол ингэж хэлээ. Дрогба юу яасан юм бэ? Дрогба Челси дэрхтээ Челси гэж юусэн мэдчихгүй. Мориньог л таньдаг.
Челси дээрээ уулзаж учирж байж байгаа л Америк руу цугларалтанд гараад тууччихна. За. Францаар ярьдаг хэдэн нөхдүүдийг дагаад явчихчихэндээ. Одоо хин ч байсан Жоби Микел Зекел тэгэл Аниалка хин ч байсан юм уу. Тэгэл дагаад навсаач. Тэгсэн чинь тэнд бэлтгэл дээр байна штэ. Хамгийн сонь нэг хүүхдэлстэй нэр айгүй сайн байна гинэ. Нэг залуу. За. Дарагбаг харахад хөөхт гуатан бэлтгэл хийгээд дарагба дотроо бодож гин. За энэ хүн томчуудтай бэлтгэл хийж байгаа энэ 19-с доош насныхан юм болов 21-с доош насныхан юм болов томчуудтай бэлтгэл хийж бас нэг бэлтгэлийн амт шимтгийг мэдэрчээд сайн байвал хаяа нэг сэлгээ мэлгээгээр гарч явах хүү байна даа гэх. Өөх ямар дайчин ямар мундаг хүү гэж харж явж. Ороо бэлтгэл тарахын даваан дээр л нэг хуучны нэг ханаграас л асууж гиндээ. За. Энэ их сайн байсан хүү хэм гэсэн нөгөөд чинь. Малаа минь наад чи багийн ахлах Джон Терри. За болоо. Тийм гарчихгүй мэдгүй. За наад ч ястаа хөвгөлтэй юм байна нэрэ. Джон Терри ч бас дарагбаг очиж байгаа үед хүүхд царайтай baby face-тэй байсан баг. За тийм байлгүй. Ястаа нөгөө азаргаа таниагүй нөгөө чинь галзуурж явж байсан байна. За ингээд нэвтрүүлэг маань энд өндөрлөж байна. 2012 оны финалд төрүүлснийхаа дараа Дрогба багийнхаа бүх тоглогчдод маш үнэтэй цаг өдөнд нь авч өгсөн. Оо марцсан байна. Чи финалд намайг матаг гүйдэг штэ тий. Матаг гуйхтай тэгсэн гэж юм. Би станаар тасаргаа бэлэг өгнө шүү та нарт. Тасаргаа бэлэг өгнө шүү би та нарт. Чи надад төрүүлэх чийл туслаад өгч. Тэгэл булангаас янзын дамжуулалт тавьсан. Тэгэл тэр тэгээ цаг бэлгэлсэн үү? Цаг бараг Rolex үл айгүй 230 мянган евро долларын үнэтэй л цаг бүгдэнд нь цаг бэлгэлжсэн. Тэгээд ерөөсөө тэр бол бас хамгийн том бэлэг бол байсан Дрогбагийн хувьд. За тэгээд энэ удаагийн дугаар маань одоо маш гайхалтай, маш амттай боллоо. Ер нь хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг нэг кино үзэж байгаа юм шиг л санагдаад явчихсан. Надад одоо тэгээд болж байхдаа баярлалаа. За ингээд энэ удаагийнхаа дугаарыг өндөрлөлөө. Дараа 7 хоногт нэвтрүүлэг маань үргэлжлэнэ. Дидэ Дрогбагийн гайхалтай зүйлүүдээр тэр Джон Терриг таниагүй зүйлүүдээр бол үргэлжлэх нь байна. Тэгээд та бүхэнд аз жаргал хамгийн сайн сайхныг хүсье. За удахгүй бас одоо нэвтрүүлэг маань ингээд илүү амттай болох нэ. Ингээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай өсгөштэй. Friends with the monster that's under my bed. Get along with the voices inside of my head. You're trying to save me. Stop holding your breath. And you think I'm crazy. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна.